Ямар тайлбар өгөх юм? Наа чи хуралдаад байна. Ерөнхий сайдыг та ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юу? Ерөнхий сайдаа. Энэ хүүхдтэй биш шүү дээ. Энэ орлогоосоо давсан хэрэглэн холбоотой хийхээ болоо. Үгүй энэ хүүхдтэй биш те. Энэ та нар ёс суртахуунтай байлаа яах гээд байгаа юм бэ? Би хариулахгүй гэж байна. Хүүхдтэй биш л дээ. Ер нь зарчмын Үгүй би хариулахгүй гэж байна. Холд. Таны хүүхдийг ч гэсэн бол бас хүүхдтэй биш байсан. Тэгээ хэн хариуцлага хүлээсэн юм? Тэ. Та сайд байж хүүхдтэй одоо боловсролын зээлийн сангаас зээл өгсөн учраас боловсролын зээлийн сангаас та сайд тогтоод хүүхдтэй зээл өгтгээд тийм учраас тэр ёс зүйн үйлдэлийг чинь л яриад байгаа шүү дээ. Тэрнээс хүүхдтэй биш. Энэ бол хүүхдтэй биш асуудал те. Нэг өдөр чиний хүүхдийг ярина штэ. Тэр нас биеийн төрсэн үнийг яаж энэ бол одоо ерөнхий сайдын хувьд бол ингэж нас биеийн төрсэн чиний өмнөөс чиний аав хариуцлага хүлээх үү? Улан дахиад орлогоосоо давсан чиний гэрлийг чиний аав ээж хоёр мэдэх үү? За та энэ ерөнхий сайдын би өөрөө том хүүхдтэй хүн учраас хэлж штэ. Би тэр хүүхдүүд юу хэрэглэж байгаа би яаж мэдэх юм? 20 настай хүүхэд орлогоосоо давсан. Тэгээ 20 настай хүүхэд ямар орлоготой байгааг чи бүтээр яаж мэдчихв? Би мэдэхгүй байна. Гэхдээ энэ дээр бол улс төрч хүн бол яалтчгүй ёс зүйн асуудал мөн үү? Ёс зүйн асуудлын хувьд бололтой. Засгийн газрын гишүүний хувьд тайлбар хэлээч л гэдэг. Үгүй чиний хүүхэд том болохоор юу эдэлж хэрэглэхийг чи мэдэх үү? Тэр мөнгө хэний мөнгө вэ гэдэг дээр л харин хэний мөнгө би яаж мэдэх юм? Хүмүүс тэгээд дээ шүү дээ. Хүмүүс суугаад шүү дээ. Тэр мөнгө хэний мөнгө вэ гэдэг дээр л анхаарах. Энэ асуудал дээр би яаж мэдэх юм? Яг гоо тань дээр энэ асуудал тулгарч ирсэн шүү дээ, тий. Гэхдээ энэ бол өөрөө ёс зүйн асуудал мөн үү? Тэр хүн сургууль сурах эсхийг би мэдэхгүй шүү дээ. Тэрэн шиг л байхгүй да. Би яаж мэдэх юм? Юу нэхэд байгаа юм бэ? За иргэд шаардж штэ. Та энэ иргэдийг зөв гэж үзэж байна. Иргэдийн шаардлагыг одоо гадаа яг одоо Сүхбаатарын төлбөрт ардаа эзэнтэй л байгаа шүү дээ. Эзний ингэж бодоод байгаа. Та улс төр гэдэг бол ард эзэн юм